Монгол Улсын гайл татврын ерөнхий газар. Та бидний төлсөн татвар юунд зарцуулагддаг вэ? Ердийн малчны гэрээс ертөнцийн дэвжээнд хүрдэг багш, эрдэнэт хүмүүний биеийг эмчлэн эдгээдэг эмч, эх орны дархан хөлийг эгнэгт мандаг хилчин, алтан түүхийг бүтээлдсэн азай бурлуудын тэтгэвэр, аз жаргалын өндрөг алдраа үрсийн гэрэлт ирээдүй, алсын газрыг ойртуулагч алтан шар зам, зэнхэр гарагт Монголоо таниулах нэрийн хуудас, цэвэр агаар, цэнгэг ус, ховор амтэн, хосгүй байгалыг хамгаалах, эколог байгалийн тэнцвэрт байдал, эх орны хөгжил цэцэглэлт, эрүүл аюулгүй амьдралын тог. Энэ бүхэн та бүхний төлсөн татврын аж. Нийтэн нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс. Татвар. Эх орны гэрэлт ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм татвар төлөгч та бүхэндээ баярлалаа. Татвар буй дор төр оршихуй гэж монголчууд ярьдаг. Улс үндэстэн төр оршин тогтнохын их үндэс нь баялагийг бүтээгч иргэд бөгөөд тэдний улсдаа оруулсан татвараар улс орон хөгжил цэцэглэлээ бүтээн босгодог гэлээ. Дархан уул аймгийн татврын хэлтээс Монгол улсын эдийн засаг болоод аймаг орон нутгийн төсөв санхүүг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн 2015 онд төлөвлөгөөгөө 100%-аас илүү давуулан биелүүлсэн байна. Татврын хэлтсийн ийхүү сайн ажиллаж улс орныхоо аймаг орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулахын их үндэс нь найдвартай татвараа төлөгч Дархан уул аймгийн аж ахуй нэгж иргэд дарханчууд та бүгд юм а. Энэ ч үднээсээ татвар төлөгчдийн баярын өдрийг уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Татвар төлөгч таньда баярлалаа. Арга хэмжээг огтуулан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Дархан уул аймгийн төсвийн 70% бүрдүүлдэг шилдэг татвар төлөгч байгууллагуудыг оролцуулсан уулзалт зөвлөгөөн байлаа. Жил болгон манай татврын албанаас татварлагдж байгаа өдрүүдийг бол тэмдэглэн өнгөрүүдэг юм уламжлалтай байгаа. За энэ жилийн хүрээнд бол татварлагч танд баярлалаа хүрээндээр зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь бид хүн татварлагчийнхаа өдрүүдээр шилдэг татварлагдагчдоо шалгаруулдаг. За мөн тэднийхээ үйл ажиллагаа бас сурталчилдаг ийм одоо ажлуудыг хийх хамгийн гол нь хийгддэг байна. За мөн энэ ажлын хүрээнд ирээдүйн татвар төлөгч болсон манай ерөнхий боловсролын сургуулийн одоо сурагчид маань бас их идэвхтэй оролцдог. За ялангуяа оюуны ирээдүйн сургууль, за 21-р сургуулиас бол одоо улсын хэмжээнд энэ гар зургийн уралдаан болон зохион бичлэгийн уралдаанаар бол одоо байнга шалгарч байдаг ийм одоо савьяаслаг ийм ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань байнга одоо ингэ оролцдог байгаа. За мөн энэ жилийн хувьд бол бид хүн татварлагчдынхаа хүрээнд бол Дархан уул аймагта үйл ажиллагаа явуулж байгаа бас томоохон татварлагчдыг бол бас урьж татварлагчдынхаа зөвлөгөөнд оролцуулж байна. За тэднийхээ хамгийн гол нь энэ хуулиудын одоо хуулиудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, за мөн татварлагчтойгоо хамгийн гол нь одоо харилцсан юм ярилцахын тал дээр тэднийхээ санаа бодлыг гарч байгаа энэ шинэ хуулиудын хүрээнд бол суулгаж өгөх ийм ажлуудыг бол зохион байгуулдаг юм уламжлалтай. Тэгээ энэ хүрээнд бидхэн энэ жилийн хувьд шилдэг татварлагч одоо газар буудаа, за мөн мөнхийн томгийн хувьцаат компаниуд манаас энэ жилийн хувьд 100 одоо улсын хэмжээнд шилдэг татварлагчдоор бол орж шалгарсан байгаа. Тэгээ энэ хүрээнд бидхэн энэ компаниудынхаа үйл ажиллагааг бас сурталчлах, олон нийтэд бас таньж мэдүүлэх юм олон ажлуудыг бол зохион байгуулдаг уламжлалтай. Уг зөвлөгөөний үеэр татврын ойлголт нэгтлэн бодох бүртгэл болоод 2015 оны татврын орлогын бүртгэлт түүгээр хийсэн хийдэх ажлуудын талаар илтгэлүүд тавигдлаа. Татврын зөв бодлого нь улс орон төр хүчрэхэг оршихын их үндэс юм гэдгийг энэ тавьсан илтгэлүүдэд тусгасан байлаа. Ер нь энгийнээр ингээд бид нар аваад утгуул ягаад татвар төлөгчдөд баярлах, талархах хэрэгтэй бэ гэхлээр зэрэг тэдний нэг талаас нь бол өөрийнхөө үндсэн үүргээ мэдүүлж байгаа ч гэсэн нөгөө талаас улс орны хөгжил, улсын төсвийн сангийн бүрдүүлэхэд анхаарч ингэснээрээ төр өөрийнхөө үйл ажиллагааг явуулах, үйлчлэгийг үзүүлэх, иргэдэд хандах ийм чиглэлийг авч үзэж байгаа юм. Үнэхээр ингээд татврын үүсэл хөдлөлийг аваад үзэх хэрэг сонирн байдаг л да. Эхэндээ дайснуудаас өөрсдөө хамгаалахын тулд бэлгэсэлдэх замаар эхэлж исэн энэ эртний энэ түүх яваандаа бол татвар гэсэн системд шилжин орсон. За энэ дээр бол эх орныхон хөгжлийн төлөө
байгаа эсвэл одоо тодорхой зарим иргэдэд туслах зорилгоор гэдэг юм ингэж явж ирсэн зүйл бол сүүлийн татвар системдэг болж ирсэн. Ингээд одоо өнөө үеийн дэлхийн хандлага бол ерөөсөө үндсэндээ бахархах гэдэг зүйл болж байна. Өөр татвар төлөгч маань өөрөө бие улсынхаа хөгжилд, нийгмийнхаа хөгжилд, орчныхаа хөгжилд бусдад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж тусалж дэмжиж чадж байна. Энэ бол хүн босны утга учир юм а гэдэг. Ийм талаас хандаж байгаа. Энэ талаас нь би бол үндсэндээ сая нэг өвчмнүүдийн ихтгэл тавилаа. Сүүлийн жилүүдэд жишээлбэл Дэлхийн банкнаас явуулсан судалгаа байдیں۔ 192 орныг хамруулан явуулсан судалгаа. Эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байгаа хүчин зүйл нь юу юм бэ гэж. Тэгэд энэ дээр бол үндсэндээ 64% нь хүний капиталаар тодорхойлогдож байна гэж би бодож байгаа. 1800 оны үед бол үндсэндээ бол байгалийн капитал 50% тодорхойлж байсан. Хүний капитал 12% байсан бол өдгөө 78 хөгжингөө орнууд хүрнэ гэдэг нь бол хүний хийж байгаа үйл ажиллагаанд бол хүний үүрэг оройл маш чухал хэрэгцээтэй. Энийн дагаад бид нар бол соёл боловсролын түгээн дэлгэрүүлэх тийм ажил бодол бий болж эхэлж байгаа учраас бид энэ утгаараа бол энэ зөвхөн татвар төлөгчдийн баяр ихээс илүү энэ татвар төлөгчдийн баяр ихээс илүү улс орны нийгмийн хөгжлийг урд нь хурд нь болж өгж байгаа зүтгүүр нь болж хөвж байгаа утгаараа бүх хүмүүсийн оролцооны баяр гэдэг юм уу тийм ээ хөгжил дэвшилт урагшаа нэгж байгаа баяр гэж ингэж үзэж энэ дээрээ ингэж ойлголтыг бий болгож бусдад түгээх асуудлыг чухал байгаа болов гэж ингэж бодсон. Энэ утгаараа бид нар ерөнхийдөө нэг ярилцлага өрнүүлж илтгэл тавилаа. Бид аль болохоор татврын орчин орон нутгийн татврын орлогын төлөвлөгөөг биелүүлэхдээ орон нутгаас баталдаг татвар хэмжээг улсын хэмжээнд хамгийн бага хувь хэмжээгээр бодлогож байгаа. Энэ юу гэхээр татвар төлөгчдийн таатай орчин орон нутагт бий болгох, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх замаар энэ орлогоо нэмэгдүүлье гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Тэр агуулгынхаа хүрээнд мөн бас хувь хэмжээ маань улсын хэмжээнд хамгийн бага татварын хувь хэмжээтэй аймаг. Энэ дээр жишээлх юм бол хогны хураамж улсын хэмжээний хамгийн бага нь 3,000 төгрөг багт манай тэр 1,000 төгрөг багт жишээтэй. За мөн автовэр өөрөөр хэрэгслийн албан татварын хувь хэмжээ бол хамгийн багаар нь явж байгаа ийм үнэтэй бол байгаа. За орлогын зарлагын бүтцийн хувьд гэх юм бол манай орон нутгийн төсвийн зарлагын 19%-ийг цалин хөлс эзэлдэг. За 26%-ийг нь хөрөнгө оруулалт, за 33%-ийг нь халамж, за үлдсэн 24%-ийг нь үндсэндээ бараа үйлчилгээний бусад зардал эзэлдэг. Тийм учраас бид энэ бараа ажил үйлчилгээний 24% дээр аль болохоор хэмнэлттэй ажиллах чиглэлээр бол ажиллаж ирсэн. За мөн орон нутгийн төсвийн орлогын 74% нь зөвхөн хувийн орлого албан татвар юу иргэдийн цалингаас авж байгаа татвар бол эзэлдэг байгаа. Тийм учраас манай Дархан Улаан аймгийн хэвийн үйл ажиллагаа маань иргэд маань ажилттай байх юм бол Дархан хотын төсвийн орлого энэ 74%-аар бүрдэж явдаг юм онцлогтой. За өнгөрсөн жилүүд гэх юм бол одоо энэ хямралтай холбогдуулаад үйлдвэр аж ахуйн газруудын хэвийн үйл ажиллагаа бас тоглож байгаа учраас татврын орлогын бүрдэлт энэ 2016 оны байдлаар 500-аас 700 сая төгрөгөөр тасарч байгаа юм дүнтэй бол явж байна. За бид бол 2015 онд 4 сумынхаа бүх санхүүжилтийг 100% мөн олгосон. За төрөний зарцуулж чадаагүй үлдэгдлээс одоо энэ төсвийн тодтгол хийх замаар төрөний танилцуулсан орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгнүүдийг олгохоор төсвийн тодтголын төслийг бол бид боловсруулж үндсэндээ дуусч байна. Одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн уралд өргөн барина. За мөн энэ 7 сартай холбогдлолтойгоор бид нийтдээ нэг 4 орчим тэрбум төгрөгийн шаардлага гарч байгаа 2016 онд. Энийг татврынхаа зөвлөгөөн дээр болон татврынхаа байцаагч нарын зөвлөгөөн дээр бол ярьж таниулсан. Энд жишээлх юм бол хувийн орлогын албан татврыг манай дарханчууд буцаа олголтыг бол хүлээж байгаа. 1.8 тэрбум. За энийг бид болохоор аль болохоор 5 сарын сүүл 6 сарын эхээр үндсэндээ олох байдлаар төлөвлөн ажиллаж байна. За цард биднээс дунджаар үндсэндээ нэг 700 орчим сая төгрөгийг халамжид олгодог. Сар болгоны 8-ны дотор. За мөн хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилт 524 сая төгрөгийг санхүүжүүлэх шийдлээр нэг 4 төрлийн орчим төгрөгийг орлогыг бүрдүүлж 6 сартаа олгохоор үндсэндээ бол ажил явуулж байна. За хөрөнгө оруулалтын чиглэлээр Дархан Улаан аймагт 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 9 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 4.4 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. За энд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 89 хөтөлбөр төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 хөтөлбөр төсөл арга хэмжээ, улсын төсвөөс эрхэн шилжсэн 140 сая төгрөгийн 4 хөтөлбөр төсөл арга хэмжээ бол хийгдсэн ийм дүнтэй бий. За манай
аймгийн засаг даргаас өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу за мөн сангийн яамнаас баталсан заавар журам за Монгол Улсын шилэн насны тухай хөлийн хэрэгжилтийн талаар манай дархан бол аягүй маш сайн хэлж байгаа. 98% биелэлттэй бол явж байгаа гэсэн юм бол дүн судалгаа манай холбогдох хяналтын байгууллагуудаас шалгаж үзээд дүн гарсан. Тийм учраас бид дархан болын хөвгтэй шилэн насны хөлийг бол үндсэндээ бүрэн хэрэгжүүлэн татвар төлөгчдийнхөө мөнгөнд дэг бол иргэдтэй тайлгна гэж бол ажиллаж байгаа. Жил болгон бид аль болохоор энэ шилэн насны систем за мөн иргэдтэй тайлгах ажлыг зохион байгуулан ажиллах болно. За төсвийн хүндрэлтэй холбоотой ч гэдэг юм уу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангах чиглэлээр манай татвар төлөгчид маань татврын байгууллагатайгаа за мөн төр захиргааныхаа байгууллагуудаа хамтарч ажиллаж байгаад талархалтай байт юм аа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Татвар төлөгчдийн баяр өдрийг ухтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон албан байгууллагын ажиллагчдад тодорхой чиглэлүүдээр сургалт зохион байгуулсан байна. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн болон зохиомжлогийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах гэгчлэн олон ажил арга хэмжээг татвар төлөгч танд баярлалаа. Татвар төлөгчдийн баярын өдрөө ухтан зохион байгуулжээ. Уг уралдааныг Гайл татрын ерөнхий газраас зохион байгуулдаг бөгөөд аймагтаа төрүүлсэн сурагчдын бүтээл улсын уралдаанд оролцсноос 21-р сургуулийн 11 ангийн сурагч Тэмүүжингийн гэрэлтэй байсан бол эсэ тусгай байрт оюуны ирээдүйд зохицлбор сургуулийн 50 ангийн сурагч Саруул ирээдүйн гар зургийн бүтээл 3 дугаар байранд улсын хэмжээнд тус тус шалгарчээ. Татварын мөнгөнд болохоор бид нарт яг яаж хүрдэг талаараа тусгаж өгсөн байгаа. Тэгээд хүүхэд болон тэр иргэд өөрсдөө сайн сайхны төлөө татвар төлдөг гэдэгт бат зогсож тэгж эсэнтэй тусгаж өгсөн байгаа. Би татвар төлөгч танд баярлалаа гэсэн сэдвтээ гар зургийн уралдаанд оролцоод 3 дугаар байрт орсон. Би татварыг байгалаар илэрхийлж зурсан. Үйл бол бороо оруулж цэцэг навчийг тэтгдэг. Харин татвар бол мөнгөөр сургууль, цагдаа, эмнэлэг гэх мэт олон газрыг тэтгдэг учраас би миний хувьд болохоор эсэндээ татвар төлөхийн ач холбогдол хамгийн гол нь татварыг яагаад хүн болгон мэдээж төлөх зүгээр хин нэгэнд мөнгө өгөх бол мэдээж төдөөлөн дуртай байхгүй. Тийм учраас энэ татварыг төлөх нь эргээд танд өөрт чинь ямар ач холбогдолтой хамгийн гол нь аливаа зүйлийг төлнө гэж ботхоос өмнө түүнийхээ үн цэнийг ухаарсан байх нь зүүн хэрэг юм болоо гэж одоо тэрийгэ тусгаж бичсэн байгаа. Жил бүр татвар төлөгчдийн өдрөөр шилдэг татвар төлөгчөө шалгаруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шилдэгээр шалгарсан татвар төлөгчдийнхөө өргөмжлөл цомыг зөвлөгөөний үеэр гартуул өглөө. Монгол улсын шилдэг 100 татвар төлөгчдөөр энэ онд манай аймгаас газар буудай болон мөнхийн тун гэсэн 2 байгууллага шалгарч цэнхэр дэвтэр цомын эснэр өргөмжлөгдсөн бол Дархан уул аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар Дархны дулааны захиргааны станц компани шалгарсан байна. Мөнхийн тун гуцал компанийн хамт олонд Монгол Улсын татврын хууль тогтоомжийг шударгаас эхэлж улс орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хөрөн нэмэр оруулан нийгмийн хариуцлага нэр төртөөр биелүүлж байгаад үнэлэн 2015 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгаруулан гай татврын албаны дээд шагнал цом батламж болов. Гай татврын ерөнхий газрын дарга Спүрв Улаанбаатар хот 2016 оны 5 сарын 13 гэжээ. Батламж газар буудай хувьцаат компанийн хамт олонд Монгол Улсын татврын хууль тогтоомжийг шударгаар сахиж улс орны хөгжил дэвшилт үнэтэй хүн нэмэр оруулан нийгмийн хариуцлага нэр төртөөр биелүүлж байгааг үнэлэн 2015 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгаруулан гайл татврын албаны дээд шагнал цом батламж олгов. Гайл татврын ерөнхий газрын дарга Спүрв Улаанбаатар хот 2016 оны 5 сарын 13 гэсэн өнгөрч жилүүдэд манай татврын албаны дээд шагнал хөгжөлтэй гардуулдаг байсан тийм ээ. Энэ жилийн үед гайл татврын ерөнхий газрын одоо шагнал маань өөрчлөгдөж ингээ шинээр олгогдчихэ. Хамгийн ихний одоо энэ шагналыг бас газар буудай хувьцаат компани хамт олон маань авч байгаа. Надад үед миний үед хамт олонны үед маань зүгээс халуун баяр өргөнөөрөө. Газар буудай компани 2004 оны 7 сараас эхлээд ресторан зочд буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийтдээ 24 ажилтнтай зөвхөн дарханчуудаас гадна гадаад дотоодын жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын хамтран ажиллагч байгууллагууд мөн одоо дарханчуудаа бид нэр найз нөхөд хамт олон
аж ахуйн нэгжүүд тэдгээрийн хүлээн авалтуудыг зохион байгуулах үйл ажиллагаа явуулж байна. За энэ том шагнал маань болохоор одоо 2015 оны шилдэг татвар төлөгч ийм шагнал байгаа. Татвар төлнө гэдэг бол хүн болгоны төлөх ёстой үүрэг, өөрийн идэвх чармаалт. Үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани хувь хүн заавал татвар төлж байгаа. Татвар төлцөөгөөрөө гэж бусдыг уриалмаар байна. За манай компани бол үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа боловч 2015 онд бол 80 сая төгрөгийн татрын албанд бол төлсөн, татрын байгууллагад төлсөн. За хойшд ч гэсэн одоо бид нар найдвартай татвар төлөгч хэвээрээ байх болно. Ер нь тэгээд одоо нийт иргэд аж ахуй нэгж байгууллагыг татвараа бүгдээ шударгаа төлцгөөё гэж уриалж байна. Дахны дулааны цэглэн станц төрийн өмчт хувьсгал компани хамт олонд Монгол улсын хууль тогтоомжийг шударгаас гэж улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хөрнөөр оруулан нийгмийн хариуцлага нэр төртөгөөр биелүүлж байгааг үнэлэн 2015 оны Дархан уул аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгаруулан батламж олгов. Сайн улс дэлгэрэх болтугай. Гайл татвар эмхий газрын хараа Дархан уул аймгийн татвар хэлц. За татвар төлөгчдийн энэ жилийн зөвлөгөөний нэг онцлог бол татвар төлөгчдөө баялаг бүтээгчдэд зориулсан маш сайхан сургалт хилцүүлгүүдийг зохион байгуулж байна. За энэ дотор сая бол анагаах ухааны их сургуулийн одоо доктор багш Алтай хүүгийн татвар төлөгчний талаар тавьсан сургалт бол үнэхээр одоо сонирхолтой бөгөөд татвар төлөгчдийн бол урмыг одоо дэмжсэн ийм сайхан сургалт байлаа. За манай Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчт хувьсгал компани хувьд бол за жил болгон татврын одоо хэмжээ өснө нэмэгдэж байгаа. За бид 2014 онд бол манай татврын хэмжээ улс төрийн татврын хэмжээ 900 гаруй сая төгрөөр өсөжсэн бол за сая 2015 оны тайлан балансаар бол 730 саяар нэмэгдсэн ийм одоо сайхан үр дүн гарч ирж байгаа. Энэ ч утгаараа манай Дархан дулааны цахилгаан станцыг Дархан уул аймгийн татврын хэлцээс шилдэг татвар төлөгчөөр бол шалгуулсан байна. Тэгээд энэ одоо сайхан татврын баяр болж байгаа гэж би үзэж байна. Тийм учраас Дархан уул аймгийнхаа нийт татвар төлөгчд болон за шилдэг татвар төлөгчөөр шалгарч байгаа компанийн хамт олонд бас баяр хүргье. Татвар төлөгч таньдаа баярлалаа. Урайнд ор зохион байгуулагдаж байгаа татвар төлөгчдийн зөвлөгөөний үеэр татврын орчин болоод татвартай холбоотой хууль тогтоомж зэрэг асуудлаар нээлттэй хэлцүүлгийг зохион байгууллаа. Ер нь бол биднэрт цаашдаа нэг хүлээгдэж байгаа ер нь бол бизнес эрхлэгчдийн нэг одоо хүсэж идэг юм бол энэ татврын орчин бүгдэд нь адилхан байгаасаа гэдэг нэг юм байд. Гэтэл одоо яг нэг жижиг бизнесийг дэмжиж гэн гээд ямар нэгэн босго хэмжээ тогтоогоод тэгээд бизнес эрхлэгчдийг ялгадаг том татвар төлөгч жижиг бизнес эрхлэгч энэ гэдэг нэг юм ялгаатай юм байдаг. Ялангуяа би болоод энэ нөөтийн татвар гэдэг юмыг бол хамгийн төлж бүх одоо бизнес эрхлэгч төлж чадхуйц хэмжээнд хамгийн бага байгаасаа гэж ингэж боддог хүн. Яагаад тэгэхээр одоо сая 50 саяас дээш жилийн 50 сая төгрөгнөөс доош орлоготой бизнес эрхлэгчдийг татвараас чөлөө, нөөтийн татвараас чөлөөллөө гэж ингэж байна. Энэ нь бол тэр жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих биш, өшөө тэдний борлуулалтын орлого, үйлчлэгээний хэмжээг багасгах ийм сөрөг талтай болчихж байгаа. Энийг юу гэж ойлгож байна гэхээр одоо нөөтийн падаа өгч байгаа газар очиж иргэд үйлчлэгээ авахыг хүснэ. Яагаад гэвэл оны эцэст нөгөө төлөрсөн юмных нь 20% танд буцааж өгнө гэсэн учраас нөөт төлөгчдөр очиж үйлчлэгээ авахыг бодно. Аж ахуй нэгж байгуулах ч гэсэн буцаад нөгөө нөөтийн хөнгөлтийг эзлэхэд бол бас нөөт төлөгчөөс очиж үйлчлэгээ авч худалдан борлуулалт хийж үйлчлэгээ авахыг хүснэ. Тэгэхээр нөгөө 50 саяас доош бизнес эрхлэгчдийн орлого бол багасна. Тэгэхээр энэ буцаага тэдрийг дэмжих үйл ажиллагаа мөн үү биш үү гэдэг дээр ингэж бас бодолцох ёстой. Монгол улсад шинээр бүтээн босгогдож байгаа бүхэн татвар төлөгчдийн хүс хүчээр босдог төр улс байгаагийн нэгэн үндэс. Татвар юм, татвар төлөгч та юм а. Дархан уул аймгийн татрын хэлцээс зохион байгуулсан татвар төлөгч таньдаа баярлалаа. Урайтаа шилдэг татвар төлөгчдийн зөвлөгөө ийхүү амжилттай болж өндөрлөө. Монгол улсын гайл татврын ерөнхий газар. Та бидний төлсөн татвар юунд зарцуулагддаг вэ? Ердийн малчны гэрээс ертөнцийн дэвжээнд хүрдэг багш, эрдэнэт хүмүүний биеийг эмчлэн эдгээдэг эмч. Эх орны дархан хэлийг эгнэгт мандаг хэлчин. Алтан түүхийг бүтээлдсэн азай бурлуудын тэтгэвэр.
аз жаргалын ундраг алдраа үрсийн гэрэлт ирээдүй. Алсын газрыг ойртуулагч алтан шар зам. Зэнхэр гарагт Монголоо таниулах нэрийн хуудас. Цэвэр агаар, цэнгэг ус, ховор амтэн, хосгүй байгалыг хамгаалах. Эколог байгалийн тэнцвэрт байдал. Эх орны хөгжил цэцэглэлт. Эрүүл, аюулгүй амьдралын тог. Энэ бүхэн та бүхний төлсөн татварын аж. Нийтэн нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс. Татвар. Эх орны гэрэлт ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.